Монголд үйлдвэрлэл өгсөн шошготой 300 харь зөхиөл сурагчийн 17,500 ширхэг дүрм хувцас хилээр оруулахыг зовлож саатуулагдсан байна. Монгол Улсын засгийн газраас холбогдох шийдвэр гарч сурагчийн дүрм хувцсыг хийх аж ахуйн нэгжүүдийг сонгож шалгаруулалт явуулан хөрөнгө оруулах санхүүг шийдэж өгсөн. Аж ахуйн нэгжүүд сурагчийн дүрм хувцсыг ойж хүүхдүүдтэй хүргэх юм. Гэтэл дээрх аж ахуйн нэгжүүдийн нэр хаягийг барьж хятад улсад сурагчийн дүрм хувцас хийлгэж ийбарлахыг завдсан хэргийг хугаарлаа. Өнөөдөр байдлаар хураахчин дүрм хувцснуудыг хил хамгаалахын алба албан хаагчид гайлан газар хүлээлгэн өгöd байгаа юм байна. Өнөөдөр сурагчийн дүрм хувцастай холбоотой маргаан ихээхэн гардаг. Тэгээд шударгуудтай хэлтгчийн газар дээр шалгагдаж өглөөс тавхан сайн мэдж байгаа. Өнөөдөр Монголд үйлдвэрлэх, Монголд ажлын байр бий болгох, дотоодын үйлдвэрлэгчид дэмжиж байгаа метод Монгол Улсын газраас сурагчийн дүрм хувцсыг бас тодорхой хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлээд дотоодын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэж хийж байгаа. Зарим нэгэн сургуулиуд бас сурагчийн дүрм хувцсыг чанараас шалтгаалаад тухайн үйлдвэрүүдийг сонгох ийм байдал гэсэн ажиллагдаж байгааг үзэж сайн мэдж байгаа. За ер нь сурагчийн хувцсан дээр одоо ихэнх гомдол гасыг энд үгүйсгэх харахгүй. Ягаад гэвэл сурагчийн дүрм хувцс чигээд авахгүй байх гэдэг юм уу? Хүүдийн форм амархан урагдж байна. Гадуур нэмж байгаа хамснаас ихээр одоо хөөгнөс тийм шаардлага гараагүй болж байна ч гэдэг юм уу? Ийм одоо зүйлүүд ихэнх яригдж байгаа. Энэ цаг үед бол хятадуур усаас одоо ингэхүү оруулж ирэх гэж завдсан нь эргээд үнэхээр бид дотоодынхаа үйлдвэрлэгчдийг дэмжиж дотоодынхаа үйлдвэрийн одоо хувьцыг өмсөж гэнэ үгүй гэдгээс эргэж харах зайлшгүй шаардлага байгаагаас энэ мэдээлэл харуулж байгаа гэж бодож байна.